자, 300천 답변을 드리는데 그게 өнөөдөр Монгол Улс хурлаас хотын хамгийн газраас сүүлийн нэмэлт өөрчлөлтийн төслийг усаар хэлцүүлж байж байна. Зөвхөн холбогдуулаад бас иргэд төрийн ус байгууллагаас асуудлаар санал бодлого солилцож хэлцүүлэг хийж байгаа байна. За, өнөөдөр улсын хурлд толгох болсон нэг намын улсын байгууллага улсын хурлаас хэлцүүлгийг орон нутгад байгаа орон нутгийн хурлын байгууллагуудын өдөртлөгөөр болон засаглалын хамгийн газруудад дамжуулж хэлцүүлэг хийж байгаа бас нэг хэд хөрөөсгөл нэг талыг барьсан ийм хэмжээний хэлцүүлэг болж байгаа ажиглагдж байна. Тийм учраас зөвхөн төрийн ус байгууллагын зүгээс сайн дурын үсэндээ орон нутгийн хурлын Улаанбаатар хотын харуудад хэлцүүлэг нэмэлт өөрчлөлтийн хэлцүүлгийг бас өөрсдийнхөө хэмжээнд сайн дурын үсэндээ хэлцүүлэг хийхэд энэ ажлыг төлөвлөж 2017 он 8 сарын 16-наас сарын 10-ны хооронд иймэрхүү ажлыг төлөвлөж хийхэд зохион байгуулж байна. За, энэтэй холбогдуулаад бидний зүгээс бас хэлцүүлгийн үр дүнээр олон нийтэд бас танилцуулж хэлцүүлгийн нэмэлт өөрчлөлтийг бас төрийн ус байгууллагын зүгээс хэлцүүлэг хэцүүгээс бас зөв танилцуулж үр дүн ажлын хэсэгт болон олон нийтэд танилцуулах ийм ажлыг зохион байгуулахад төлөвлөж байна. Энэ тал дээр манай иргэд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.